За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр 2025 оны 2 сарын 26-ны өдөр. Орой 19 цагаас йог бяцлаглалын хичээл орохоор болсон. Өөрийнхөө их бэлэг гээд йог бяцлаглалын төвдөр тэрхүү зарыг дуулгангаа та бүхэндээ өдөрт хийдэг ингийн нэгэн дотлоос уулзъя гэж бодлоо. За дасгал эхлэхийн өмнө ерөнхийдөө булчиндаа массажлах зорилгоор эдсээ зөөлөж амраадаг энэ дараагийн хийх дасгалууд болон сунгалтын байрлалуудад маш гоё үр дүнг өгдөг байгаа. За мөн дээрээс нь тархийг тайвшруулж биеийн цусан хангамжийг нэмэгдүүлснээр тархийг тайвшруулж бодисын солилцоо хэвийн болгож за тэгээ цаашлаад сэтгэл санаа хүртэл маш гоё аргаддаг. Тэгэхээр мэдээж хэрэг сэтгэл маань хэр тогтсон байна. Бидний хийх гээд байгаа йог бяцлаглалын дадал маань төдий чинээ үр дүнтэй байна. За тэгээд йогийн урсгал тасгалаа. Бие мэдрэн ухамсартайгаар өөрийн хөдөлж байгаа эдис болгоно ажиглан анзаараад өөртөө ярилцаад эндээ за тэгээ болж өгвөл та йогийг хийж байхдаа биеийнхээ бүхий л хэсгүүдийг мэдрээд бүхий л хэсгүүдтэй зориулан хөдөлгөөн сунгалтаас нэг дадуулахыг оролдоорой. Тэгж чадах юм бол таны бие бүхэлдээ энергийн урсгал нь маш гоё эрчимжиж түүнийгээ дагаад энергийн хүрднүүд болон таны бодол оюун сэтгэл санаа дагаад маш гоё чөлөөлөгддөг байгаа. За мөн дээрээс нь та йогийн дасгалыг хийх явцдаа тэнцвэрийн дасгалыг заавал өөртөө дадуулаарай. Түүгээр дамжуулан та өөрийнхөө анхааралтай хэр төвлөрсөн байгаа, хэр одоо цаг дээр байгаа гэдгийг мэдэх боломжтой. Тэнцвэрийн дасгал нь толгой дээр зогсох, гар дээр зогсох, нэг хөлн дээр зогсох гэд янз бүрийн л байж болно. За тэгээд энэ бүхний төгсгөлд хэдэн хором бие анзаарна, татгшоо төвлөрөн сууна. Идэвхтэй хөдөлсөн биеийн хэсгүүдээ эрчимжиж урсж байгаа энергийн урсгалуудаа цусны эргэлтүүдээ анзаараад сайхан татгшоо төвлөрөөсөө.